Эрхэм мөндөд үзэгчтэй сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Санхүү эдийн засгийн их сургуулиас подкаст эрхлэн явуулахаар бэлэн болоод байна. За манай подкаст маань өнөөдрийн хөтлөгчөөр Алтан Гэрэл багш, за зочин төлөөлөгчөөр ирсэн Эректор Мөнхбаяр багш маань оролцож байна. За ийхүү бид нар яагаад энэ подкаст нээх болсон, өнөөдөр бид нар ямар сэдвээр ярих вэ гэдгийг та бүхэн шимтэн сонсоорой. За тэгэхээр анхаа өгчтэй баярлалаа. Хамгийн нэгдүгürt надад нэг сонирхолтой санагдж байгаа зүйл маань бас манай сонсогч болон үзэгчдэд илүү сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Тэр маань манай энэ подкастын лого маань их сонирхолтой санагдж байна. Тэгэхээр та логоныхоо яг утга учирыг бас хамгийн түрүүнд нь тайлбарлаж өгвөл. Манай IT-ийн залуучууд өөрөөр харъя л гэж ярьж байгаа. Энэ өрөөнд маань ч гэсэн тэнд look at things different гэж байж байна, тийм ээ. Альва зүйлийг өөрөөр харцгаая гэх. Тэгээ энэ дээр бид нар санхүү эдийн засгийн их сургуулиас юу гарч болох вэ гэхлээр мэдлэг, маш их мэдлэгтэй оюутнууд, мэдлэгтэй багш нар байж байна. Эднэрийн маань энэ мэдлэгийг пул болгож зөвхөн эндээ хадгалаад авах биш, бид нар гадагшаа цацах юм зорилго тавьж байгаа. Тэгэхээр мэдлэгийн сан үсгээд түүнээсээ гадагшаа бусдтайгаа хуваалцах ийм зорилго байгаа. Тийм. Тэгэхээр подкаст гэж байгаа юм чи мэдээж бид нар анхныхаа дугаарыг бол дүрстэй явж байна. Цаашдаа бол бид нар дуртай газараасаа тийм үү чихвчээр сонсох боломжтойгоор ингээд аудио хэлбэрээр явуулна тий гэж бодож байгаа. Тэгээ тийм учраас UFX-ийн бидний сургуулийн таних тэмдгийн гадуур чихвч хийсэн юм байгаа. За бас энэ голдон та нар харж байгаа бох тийм ээ IC хоёр үсэг тий. Тэгэхээр бидний өгж байгаа подкастны нэг жижигхэн ч гэлтгүү зүйл ойлгож тийм ээ контентоос маань авах юм бол ийм юм уу, ийм учиртай юм уу гэж өөрийнхөөроо бас ойлгож зөвөр хүлээж авах байхаа гэж бодож ингэж тавьсан байна. Тэгэхээр манай залуучуудын бүтээсэн энэ хөл лого маань бас их олон шинэлэг санааг бас тусгаж өгсөн байна гэж ойлголоо. За Мөнхбаяр багшаасаа ер нь подкастын зорилгыг та юу гэж харж байгаа вэ? Подкастын зорилгыг бид бүхэн санхүү эдийн засгийн их сургуульд 200 гаруй мэргэжлийн тодорхой чиглэлээр мэргэжсэн ийм багш нар ажиллаж байна. Нийтдээ 6000 гаруй оюутнууд суралцж байгаа. Тэгэхээр нэг өсөндөө санхүү эдийн засгийн их сургуулийн энэ кампус дотор өдөр болгон шинэ мэдлэг төрж ундарж байна гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр энэ оюутан багш нар ийм бий болгож байгаа энэ мэдлэгийг хоорондоо хуваалцах. Энэ мэдлэгийг нийт залуучуудаа ард иргэдтэй хуваалцах ийм зорилготой подкаст гэж ойлгож байгаа. Нэг өсөндөө бас нэг мэдлэгийн том платформыг бид нар бий болгохыг зорж байна гэсэн. Нийгмийн сайн сайхны төлөө ард иргэдийн бүгднгийнх нь оролцогч талуудын мэдлэгийг илүү тэлэх зорилгоор ажиллаж байгаа подкастаа гэж ингэж ойлгож болох юм байна тийм. Багш нар эрдэм шинжилгээ судалгааны ажлууд хийж байна. Оюутнууд өдөр болгон суралцахдаа өөрсдөө шинэ мэдлэгийг олж авч шинэ мэдлэгийг бүтээж байна. Энэ зүйлээ бид нар зөвхөн өөрсдөө дотроо хадгалаад авах биш. Оюутнууд хоорондоо солилцъя, багш оюутан хоорондоо солилцъя, буцаад яг ард иргэдтэйгээ залуустайгаа бас хуваалцъя гэсэн ийм гол зорилго цаана явж байгаа гэж ойлгож байна. За мэдээж дандаа онлайн байдалтай байхгүй тийм ээ, бас ингээд сонирхолтой entertainment чиглэл рүү бид нар бас сонсогчтой үед байхгүй үднээс бас ийм чиглэлүүдийг бас барьж явна гэж бодож байгаа шүү дээ тий. Оюутнууд маань жишээлх юм бол өөрсдөө хувьдаа подкастууд эрхэлдэг тийм ээ. За тэгвэл сургууль дээр ирээд хийчих боломж орчин нөхцөлийг бид нар бас бүрдүүлж өгч байна. За мөн гадны бас мөр зэрэгцэж боловсролын салбарт нэгдэж ажиллаж байгаа, бизнесийн салбарт ажиллаж байгаа энэ хүмүүс маань бас бидэртэй хамтраад энэ мэдээллийг түгээч хэмсэн гэсэн ийм сайхан санаачлаг гаргах юм бол бид нар бол бэлэн байгаа гэсэн үг. Тэгээд энэ COVID-19-с болоод бид нар оюутнуудаа, иргэдтэй, багш нартаа бүгдээрэнд нь ингэж мэдээлэл хүргэх сувг яаж нэмэгдүүлэх үү? Яаж цахим их сурвалжуудыг бид нар аль болох олноор нь хүргэх үү гэдэг л ийм хэлбэрийг ерэн сурвалжилж байгаа. Тэгээд бид нар жоохон хожоо орсон ч гэсэн энэ бол их сайхан санаа сургууль үнийг дэмжиж явж байгаад баяртай баг. За хэдүүлээ ярианд орцгоё тийм. За ер нь ковид гэдэг анхаа өгч бас ярьлаа. Энэ цаг үед бас элсэлттэй холбоотойгоор энэ жилийн үед бол бас их сонирхолтой онцлог жил болж байна. Тэгэхээр ер нь энэ жилийн онцлог, элсэлтийн маань гол онцлог ер нь юу байх болоо? Энэ тал дээр та хоёр өөрсдийнхөө саналыг бас хэлэхгүй юу?
санхүү эдийн засгийн их сургууль сүүлийн одоо жилүүдэд эсэлтийнхаа бодлогыг бол нэлээд одоо өөрчилж байгаа. Яагаад вэ гэхээр 2018 оноос эхлээд entrepreneur их сургууль болно гэсэн ийм алсын хараа дэвшүүлээд түүнийхээ төлөө одоо зорж ажиллаж байгаа юм. Тийм учраас энэ жилийн эсэлтийн гол онцлог бол юу вэ гэхээр технологи суурилсан одоо боловсролыг бид нар одоо санал болгож байна гэсэн ийм одоо гол стратеги байна. Тэгэхээр манай санхүү эдийн засгийн их сургуульд элсэж байгаа элсэгч болгон ямар мэргэжлээс сурж байгаагаас үл хамааран технологийн суурь боловсралтай коучлын одоо анхны мэдээлэлтгүнтэй технологиг өөрийнхөө бизнес үйл ажиллагаанд ашиглах чадвартай болж төгснө гэсэн. Тэгэхээр зэрэг одоо бол 2019-с 20 оны хичээлийн жил албан ёсоор дуусч багш нар маань амарч эхэлж байна. Оюу хүүхдүүд маань алидын амарсан тийм ээ бас. Тэгэхээр одоо бидний яг үндсэн одоо нэн тэргуунд байж байгаа ажил маань бол эсэлт байгаа. Элсүүлж авах гэж байгаа хүмүүсийнхээ одоо IQ хэмжих гэж байна, оролдож байна. Эхний оролдлого EQ-г нь оролдох гэж байна. За мөн хүн болгон өөр, хүүхэд болгон өөр хүсэл мөрөөдөлтэй. Тэрийг нь бид нар одоо мэддэг зорилгоор бас эсээ авах гэж байна. Тэгэхээр та гол нь одоо хүүхдээ эсвэл оюутан сурагчид та нар өөрсдөө биднэрт танигдахыг хүсвэл өөрөөр танигдахыг хүсвэл чөлөөтэй одоо сэтгэж тийм ээ өөрийгөө хас харуулах боломж гарчин гэж бодож байгаа. Тийм. За тэгэхээр нэг бодлын биднэрт хүнд нөхцөл байдлаагаа боловч нөгөө бодлын шин маш олон боломжуудыг нээж өгсөн ийм онцлог жил болохоор болж байна гэж ингэж ойлгохоор байна. Ер нь нөгөө талаасаа ингээ харах юм бол одоогийн энэ одоо эсэгч нарын маань гол онцлогийг ер нь та хоёр маань юу гэж харж байна. Нэг талдаа бид нэр сургалтыг олгож байгаа боловсролын байгууллага. Тэгэхээр нөгөө хэрэглэгч талаасаа одоо зах зээлд нийцгүүц ийм үйлчилгээг бас чанартай боловсролыг бас олгох хэрэгтэй байдаг тий. Тэгэхээр тэр дээр манай одоо эсэгч нар биднээс юу хүсэх бол тэдэнд одоо сургалтаа хэрхэн одоо нийцүүлж явуулах бол гэдэг дээр ямар санаа бодолтой байдаг вэ? Ер нь одоо анхны одоо боловсрол мэргэжлийн суурийг олгоно гэдэг бол хүний амьдралд бол маш их чухал зүйл гэж бид нар ойлгодог. Бид бүхэн одоо хамгийн ойрын одоо манай төгсөгчдийн маань зорилго бол одоо ажлын байртай байх. Хоёрдугаарт бол өөрсдөө ажлын байрыг бүтээх, ийм бий болгох, ийм чадвартай байх гэж одоо хардаг. Тийм учраас ажил олгогчтойгоо нэлээд одоо нэгт холбоотой ажилладаг. Тэгээд нэгсэндээ ажил олгогч өөрөө ямар хэрэгцээтэй байна вэ гэдэгтээ бид нар үндэслээд одоо сургалтынхаа хөтөлбөр үйл ажиллагааг зохион байгуулж ажил олгогчтойгоо хамтраад одоо төгсөгчөө бэлтгэнэ гэсэн ийм загвараар ажиллаж байгаа. Хоёрдугаарт нь болохоор төгсөгч нар маань өөрсдийнхөө мөрөөдлийг, өөрсдийнхөө ирээдүйг өөрсдийнхөө гараар бүтээх ийм залуучууд байна гэж бас харж байгаа учраас өөрсдийнхөө бизнес санааг энэ сургуульд байхдаа олоод тэрнийгээ одоо хийж хэрэгжүүлэх төслөө бичээд санхүүжилттэй босгоод энэ сургуулиас гарнаа гэж бид нар харж байгаа. Ийм учраас бид нар төгсөгчийнхаа загварыг бол энэ хоёр хүрээнд бол харж төлөвлөж байгаа. Тэгэхээр нөгөө талдаа бол бас одоо манай төгсөгч бол одоо бие хүн болж одоо төлөвлөсөн байна гэдэг ийм зүйлийг бол бид нар бас их чухалчилдаг. Тийм учраас одоо сүүлийн үед одоо зөв хүн, сайн хүн одоо бэлдэж өгөөч. Одоо нэг зөвлөх хүүхэд одоо ажилд аммаар байна гэсэн ийм хүсэлтүүд бол маш их ирдэг. Тийм учраас бид нар бол ороод ирсэн хүмүүсээ эхлээд бие хүн болох талаас нь эхний одоо суурийг нь тавиад дээрээс нь энэ хүмүүсээ бас сэтгэлгээнийх нь хувьд одоо задлж өгөх буюу одоо хайрцагнаас нь гаргах энэ одоо сургалтуудыг хамгийн түрүүнд хийж байгаа. Ер нь бол элсэгч нар маань бүгдээрээ хоорондоо харилцаа адилгүй ийм хүмүүс байгаа. Бүгдээрээ өөр өөрсдийн хүсэл сонирхолтой, мөрөөдөлтэй, өөр өөрсдийн гэсэн ур чадваруудтай онцлогтой байна. Тийм учраас манай бүх сургалтууд яг энэ одоо тухайн хүнийх нь онцлог тохирсон байдлаар зохион байгуулагдах арга зүйн юм шинжилгээг бол бид нар энэ технологийн тусламжтайгаар хийж байгаа. Тэгэхээр зэрэг одооны элсэгчдийн онцлог нь юу вэ гэхлээр одоо энэ гар утасгүйгээр өөрсдөө төсөөлөхгүй шүү дээ. Бидний үед бол ойлгохгүй. Тийм ээ одоо аналог утастай байсан бол одооны хүмүүс дижитал утастай, смарт утастай. Тэгэхээр бид нар энэ утасгүйгээр
мобайл төхөөрөмжгүйгээр ерөөсөө тэр өмнөх зүйлийг бид нар мянга тайлбарлаад ойлгохооргүй хэмжээний ийм шин технологийн суурьтай хүүхэд, унган хүүхэд гэж хэлье бүр тийм ээ. Ийм хүүхдүүд гарч ирж байгаа учраас эднэрийн цаашдын ирээдүй энээс цаашаах шин технологи суурилсан байдлаар явагдах учраас бид нар тэр технологийн боловсролыг олгоё гэдэг байгаа нь тэр л дээ. Тэгэхээр эхлээд одоо боловсролын салбарыг ярьдаг шүү дээ. 20 хүртэл нь тухайн хүнийг хүн болгож бэлдээд 20-оос цаашаа тэр бие хүн болж их орондоо хэрэгцээтэй хүн болдог. 20 хүртэл нь одоо бид нэр төсвөр хатуужаал, их оронж байдал, бусдыг ойлгох, хүндэтгэх чадвар, харилцааны суурь, за тэгээд биеийн хүч хурдыг одоо бид нар тэр тухайн хүүхдүүдэд суулгах тий энэ чиглэл дээр нь төлхөө ажиллах юм боломжууд байгаад байгаа байхгүй. Тэгээ түүнээс хойших дээр бол мэрэгжлээр чиглэх, мэрэгших, гэр бүл төлөвлөх тийм ээ. За тэгэл ингээд олон зүйлүүд уран гардаг учраас бас технологи суурил нь хувь хүн рүү чиглэн хувийн хөгжлийг одоо бид нар бас хангах чиглэлд анхаарч ажиллахаар л ингээд энэ жилийн эсэлд анхаарч байгаа учраас бас хүүхдүүд та нар сонирхоор тэгээ та нарт зориулаад бид нар уралдаан зарлцсан байгаа. Гар утасны Mazala гэдэг аппликейшн зарлцсан байна. За тэрэнд оролцоорой. Түрүүний хэлдэг IQ тестүүд байна тийм ээ. За мэдээж мэрэгжлээ сонгохдоо энэ таны ирээдүйн мэрэгжил тантай олон жил хамт явах учраас та ямар сургууль, ямар мэрэгжлэр сурах вэ гэдгээ өнөөдрийн дотор ингэ шийдэх хэрэгтэй биш байхгүй. Та уншиж судлах хэрэгтэй. Өөрийнхөө зан характер тохируулах хэрэгтэй тийм ээ мэдээж. За тэгээд найз нөхдөдийн нөлөөлөл, аах ихч тухайн хүний хувьд нэг идеал байгаа шүү дээ. Тэр идеалаа харж агаад энэ идеалтайгаа би одоо төстэй байж чадах уугүй юу? Зүгээр хоосон мөрөөдлөөр биш шүү дээ. Өөрөөсөө онцлог одоо хүнтэй адилхан болох гэж хиймлэр зүтгэх биш. Өөрөө хинбэ гэдгээ танаа тэрэндээ тохирсон. Одоо мэрэгчлээ сонгороо гэж хэлэх гэж байгаа юм. Тэгэхээр нэг ийм бас нэг бодол өгдөө шүү дээ. Би захирлаас асууя гэж бодоод байна. Хоббигоо мэрэгжил болгосон хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд хүүхдүүд одоо ийм боломжтой бүх мэрэгжлийг хобби болгож болох уу? Ер нь одоо болно гэж бодож байгаа. Тэгэхээр одоо эхний одоо энэ сурж байгаа бакалаврын зэрэг бол одоо хүний бүх амьдралынх нь одоо туршид одоо ажиллах чиглэл нь бас биш гэж ойлгож байгаа. Тийм учраас ямар ч байсан эхлээд бол одоо мэрэгжлийнхаа суурийг авна. Тэгээд одоо мэдээжээр тухайн хүн цаашдаа одоо өөрийнхөө сонирхлыг буюу өөрийгөө таньж мэдээд би яг юу хийх ёстой хүн юм бэ гэдгийг мэдэх юм бол тэр чиглэл рүүгээ өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээ ашиглаад одоо хөгжүүлээд явах бүрэн боломжтой гэж ингэж харж байгаа. Суур мэрэгжлээ олж авч байгаа юм чинь хоббигоос давхар хөдлөө явж болно тий? Болно. Манай дээр одоо клубүүд байдаг шүү дээ. Клубүүдийг аагийн танилцуулдаа тий. Тий. Манай сургуулийн бас нэг онцлог гэх юм бол оюутныхаа зөвхөн одоо хичээлээс гэхээс гадна бусад төрлийн авиас чадварыг хөгжүүлэх сонирхлоор нэгдэх юм боломжуудыг бас их гаргаж өгдөг. Жишээлбэл манай за мэрэгжлийн клубээс гэх юм бол жишээ нь маркетингийн Radox гэх клуб байж байгаа. За Radox клубийн хувьд гэхэд төрөл бүрийн одоо арга хэмжээнүүдийг зохион байгуулах. Тэгээ ер нь бол сүүлийн үед болохоор оюутнуудын нэг сонирхдаг зүйл нь яг хий хоосон ийм зүйлийг хийх гэхээс илүүтэйгээр бодит амьдрал дээр нь практикт хэрэгжүүлэх бизнесийн байгууллагуудтай хамтарч тэдний ажил дээр нь ингэж оролцож ажиллах руу илүү анхаардаг. Хийж байгаа зүйлийнхаа нэг үн цэнийг яг өөртөө ингэж мэдрий гэж ингэж боддог болцгоосон байлээ. За бас түүнээс гадна гэрэл зураг сонирхчдын агшин клуб байж гин. За бүжгийн бас улаан сарны хамтлаг манай сургууль дээр бас байдаг. Гэх мэтчил ингэж маш олон клубүүд байдаг тий. Одоо цэцэн бэрсгээ шатрын клуб байх жишээ нэ тий. Тэгэхээр одоо жишээлбэл юу гэдгийг манай сургуулийг төгсөөд гарсан одоо шатрын одоо чиглэлээр сонирхолтой хоббитой хүүхэд бол өөрөө бизнесийн удирдлагынхаа мэргэжлийг ашиглаад шатрынхаа одоо чиглэлээр бизнес хөгжүүлээ явчихж байгаа. Төрөл бүрийн сургуулийн төвөө төвшөө тэгээд бизнес хөгжүүлээ тийм модельудаа янз бүрээр хөгжүүлэх юм болно. Тэгэхээр одоо бол бидний өгж байгаа зүйл бол одоо нэгсэндээ тодорхой одоо арга хэрэгслүүд баг зэвсгийг өгж байгаа. Тэгэхээр тэр бол тэр тухайн хүний өөрийнх нь сонирхол хоббитой нэгдээд яг үхээр тэр хүний ирээдүйд одоо өөрийгөө бүтээх тэр зүйл нь болно гэж харж байгаа юм л да. Энэ жилийн санхүү эдийн засгийн их сургуулийн эсэлт бол бид нар технологийн чиглэлийн мэдлэгийг хүүхд болгонд олох гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээд эннийхээ бас нэг зорилгын хүрээнд нэг ажил хийх гэж байгаа. Тэрний талаар та одоо танилцуулахгүй тий. Тэгэхээр бид бүхэн мэдж байгаа
одоо бидний одоо ялангуяа одоо энэ жилийн хэлсэж байгаа хэлсэгчдийн маань одоо төгсөж гараад ажиллах орчин, амьдрах орчин нь бол технологичсон ийм орчин байна. Дэлхийн одоо аж үйлдвэрийн 4-р хувьсгал, 5-р хувьсгал гэдэг одоо ярьж байна. Энэ үед бол бүх хүн одоо мэргэжлүүлэх харгалзаад технологийн мэдлэг чадвартай байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ технологийн мэдлэг чадварыг өөрийнх нь одоо сонгосон мэргэжилтэд хослуулах ийм одоо шинэ хөтөлбөрийн загварыг хөгжүүлж байгаа. Тэгээд ийм ч учраас бид нар одоо элсэж байгаа хүүхдүүдтэй ч гэсэн энэ элсэх одоо манайд бүртгүүлсэн богинохон хугацаанд нь бас технологийн ойлголт үгүй. Коучлын анхан шатны чадваруудыг эзэмшүүлээ гэдэг зорилгоор манай сургуулийн элсэлтийн одоо бүртгүүлсэн хүүхэд болгонд коучлын анхан шатны сургалтыг үнэгүй санал болгож байгаа. Тэгэхээр одоо сургалтыг хүүхдүүд маань одоо ашиглаад бас өөрийнхөө технологийн мэдлэгийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлээд авах их сайхан боломж гэж харж байгаа. Манай сургуульд орсон ч бай, үгүй ч вэ, нийт оюутнууд бүгдээрээ энэ кодчлын анхан шатны тийм ээ шин зүйлийг мэдээд авахд бол илүүтэхгүй байх л та бид нар цахимаар явуулах гэж байгаа тийм. Нэг ийм болоо одоо сүүлийн үед хүүхдүүд өөрийнхөө дуртай зүйлийг хийж одоо мэргэжлээ эзэмших тийм ээ тэр чиглэл руугаа илүү их явдаг болсон байна шүү дээ тийм. Тэрэн дээр одоо та хэдийн бодол юу вэ? За би ихлэ хариулчих. Ер нь бол манай оюутнууд ч гэсэн ер нь илт мэдрэгддэг болсон байгаа. Манай хүүхдүүдийн хувьд гэхэд өөрсдийнхөө бас сонирхлоор элсэж орж ирдэг оюутнууд бол их ихэн байна уу гэж харагдсан. Манай сургуулийн хувьд бол маш олон клубүүд байдаг. Спортын, урлагийн чиглэлээр, за дээрээс нь мэрэгжлийн чиглэлээр. Жишээ нь манай сэтгэжгүй клуб бол хөрөнгөний зах зээл дээр хэрхэн одоо хувьцааг арилжаалах вэ гэдэг тал руу чиглэлээр явцдаг. Маркетингийн клуб, Radox клубын хувьд гэх юм бол арга хэмжээ хэрхэн зохион байгуулах вэ гэх мэтлэн ингээд чиглэлээр ингээд салаа явдаг. За миний хувьд бол дандаа төгсөх курсын оюутнуудад хичээл ордог. Өмнөх жилүүдтэй харьцуулахад гол гарч ирж байгаа ялгаанууд маань болохоор оюутнууд маань дандаа 3-4 дугаар курс рүүгээ ороод эхлэхээрээ шууд ажил руу ороод ажиллангаа суралцах нөгөө хоёуланг нь хослуулах юм чиг хандлагыг хайжиглагдж байгаа. Тэрийгээрээ бас яг илүү яг тэр хүн юунд дуртай энэ тэрийгэ хөгжүүлэх гэдэг рүүгээ бол залуучуудын шинэ үеийн одоо энэ Z генерашны залуучууд бол их анхаардаг болсон болов уу гэж бодогдож байна. Тийм шүү дээ. Одоо оюутан багтаад аль хэдийн ажилтаа болцсон байдаг шүү дээ. Бид нар бол хуучин бол багштуудаа сургууль дээр ирж ажил хийлэгдэг шүү дээ. Одоо ингээд заримдаа оюутнаар урьдчилгаа багшаа би ажлын байр дээр байна. Тэ ярих боломжгүй байна ч гэдэг юм уу. Иймэрхүү мессеж өчтдөг оюутнуудын тоол эрс ихссэн. Тэгэхээр эдгээр чинь юу гэж юм гэхэлэр маш хурдан юм хийх эрмэлзэл тэгээд ийм сонирхол байна гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр нөгөө талдаа бас яг хичээл дээр сурсан зүйлийгээ бодит орчинд нь туршиж үзээд тэр маань ямар хэлбэрээр хийвэл илүү боломжтой байна гэдэг талаас бас давхар ингээд. Тэгээ юу дутагдж байгаагаа бас багшаас асуудаг байх л та, тий. Хийж явах үедээ. Таны хувьд тэр хоббигоор одоо сурдаг, дуртай юмараа мэргэжлээ сонгодог энэ чиглэл юу гэж бодож байна? Тэгэхээр бид нар бол одоо элсэж орж байгаа оюутнаа нэгдүгээрт одоо бие хүн болж төлөвшөх талаас нь нэлээд сайн суурин тавиад өгчөө. Дээрээс нь оюутнууд маань өөрийнхөө сонирхож байгаа чиглэлээр одоо өөрийнхөө бизнесийг өөрөө босгох, ажлын одоо байрыг өөрсдөө бий болгох ийм боломжийг бол оюутнуудаа нээж өгье гэсэн ийм одоо хүсэл ийм зорилго дээрээс одоо сургалтынхаа үйл ажиллагааг төлөвлөдөг байна. Тэгэхээр энэ дээр бол манай оюутнууд бидний одоо өгж байгаа одоо багц хэрэгслийг ашиглаад өөрийнхөө сонирхлоор одоо бизнесээ явуулах, хөгжүүлэх ийм одоо жишээнүүд зөндөө байгаа, тийм ээ. Тэгэхээр бид нэр саяхан одоо энэ хавар манай оюутнууд өөрсдийн гэсэн ийм сургалтын платформыг хөгжүүлсэн байсан. Мөн одоо манай төгсөгч яг одоо өөрийнхөө сонирхдаг чиглэлээр одоо шатрын академи байгуулад ажиллаж байгаа. Ийм жишээнүүд бол зөндөө байгаа. Саяхан одоо манай одоо аялал жуулчлалын чиглэлээр хүүхдүүд одоо диплом хамгаалалт хийсэн. Тэгээд энэ дээр бол одоо Мондеснэ дээрэс нь одоо туйл хайлах үе соёлыг одоо аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох гэдэг энэ хоёр төсөл бол одоо ингээд ажил хэрэг болоод одоо бизнес болоод ингээд явж эхлэх одоо эхэлж байгаа. Энэ дээр нь сургууль нь бас дэмжиж бид нар эхний үйл ажиллагаануудын зохион байгуулалтын дээр туслаад ажиллаж байгаа.
Тэгэхээр саяны хэлдэг дээр оюутнууд сурж авах хугацаанд стартапууд байгуулад үүндээ зөвхөн нэг мэргэжлийн хүмүүс биш тийм ээ. Манай сургуулиас зарлагдж байгаа мэргэжлийн бүрийн хүүхдүүд орж өөрсдийнхөө одоо ийм нэгдсэн сүлжээг байгуулад за нэгтлангаас нэг хүн нэгтлангаар нь орж явах жишээтэй тийм ээ. Менежерээр нь бизнес удирдлагаас за тооцоолол дээр нь санхүүгийн хөгжих суух жишээ нь ингээд шатрын академиг бас явуулж байна тийм ээ. За бас одоо IT-ийн хүүхдүүд нийлээд цахим сургалт буюу коучлын хичээлүүдийг бас л мөн хоорондоо өөр мэргэжлийн хүүхдүүд стартап байгуулж ингэж бие биенээсээ суралцаж өөрсдийн бизнесийг бий болгодог ийм чиглэл их орж шүү дээ тийм ээ. Энэ бас их гой санаа байгаа. Энийг бас бид нар бүх чиглэлийн багш нар нь дэмжиж гарааны бизнесийг нь сургуульд нь байхад нь үлгийдэж авч гаргах. Тэгээд мэдээж энийгээ цааш нь амжилттай авч явах нь тухайн хүүхдүүдээс хамаархал байх л та. Тэр бүхэнд шаардлагатай, амжилттай явуулах шаардлагатай бүх зүйлийг нь энд бид нар бас олгоход аль болох хичээж ажиллана гэсэн үг тийм ээ. Анхаа өгшин хэлтэй бас санал нэгдэж байна л да. Жишээлбэл манай сургуулийн шилдэг оюутны шалгаруулах тэмцээн маань болдог. Маш олон бизнесийн байгууллагууд энийг ивент гэж хүлээж идэг тийм. Тэгэхэд манай төгсөгч маань одоо бидний сайн мэдэх Intel-ийн GG оног байдаг тийм Green Gold гэж бид нэрлэдэг байдаг. GG оног маань жишээлбэл оюутан байхдаа санаачлаад тухайн үед нь тухайн тэмцээнийг Intel группийнхан маань ивент итгэж жагаад өөрийнхөө одоо хүсэж исэн тэр санааг бол бодит амьдрал дээр ажил хэрэг болгосон байдаг. Одоо Intel-ийн дугаартай бүх хэрэглэгчид маань энийг бол ингээд одоо хэрэгжилж байгаа, ашиглаж байгаа байх юм тийм бизнес дээр ингээд гарсан жишээнүүд бол өчнөө олон байдаг тийм. Тэгэхээр эдгээр хүүхдүүдэд тусдын болох хүйц тийм ээ мэдлэгийг бид нар олох хил дээр бүх багш нар маань бас бусад мэргэжлийн одоо оюутнууд маань хамтраад ингээд дундаасаа бид нар аль болох амьд практикт хэрэгтэй ийм бизнесүүдийг гаргаж ирэх нь бас сайхан л та тийм ээ. Бидний өдөр тутмын амьдралд бол маш олон асуудлууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлуудыг одоо шийдэх маш олон боломжууд бол залуучуудын хувьд бол байгаа. Тийм учраас одоо залуучууд маань энэ зүйл боломжуудыг ашиглахын төлөө хүчээд ажиллах нэг зөндөө бол яарах хэрэгтэй байна. Тий. За бид нар одоо ингээд арай өөр сэтгэж өөрийгөө одоо ингээд таниулах гэж байгаа энэ хүүхдүүдтэй зориулаад одоо бид нар аль болох бас өөрсдөө шинэлэг байж иж бусдыг ийм зүйл дүрэлнэ шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг санхүүгийн засгийн их сургууль нодлонгоос эхлээд буюу 2019 оны хичээлийн жилээс эхлээд одоо нийгэмдээ чиглэсэн ажлуудад бас их оролцох, оюутнуудыг татах одоо ийм зорилго тавьж ажиллаж байгаа. Тэгээ энэнийхээ хүрээнд бид нар ховорцсон ан амтан түүнийг бас байгаль одоо зүй зохицуул, эко орчин гэдэг энэ бүх зүйлүүдийг бид нар бас ингэж хооронд нь бодож жагаад за ямар ч гэсэн ховорцсон амьтнаар эхний ээлжинд мэдээлэл өгөө. Монгол улсын улаан намд орсон амьтдыг одоо таниулах оюутан сурагчдаа нийт бас иргэдтэй зориулах чиглэлээр ажлууд хийж байгаа. Тэгээ энэний анхныхын зүйл бол санхүүгийн засгийн их сургуулийн мобайл аппликейшн байгаа. Тэгээд энэ мобайл UEFI мобайл аппликейшн маань Android, iOS хоёулын дээр нь ажиллаж байгаа. Тэгээ энэний одоо эхний аппликейшны хэлбэрт бид нар юуг оруулсан бэ гэхээр цоохор ирвэсийн талаар мэдээллийг оруулсан байгаа. За мөн мэргэжлийн танилцуулгууд орж ирж байгаа. Тэгээ нодлонгийн цоохор ирвэс одоо аппликейшн маань энэ Монголын анхны одоо контент буюу анхны тоглоом шүү дээ тийм ээ. Гэхдээ энэ бол entertainment гэхээсээ илүүтэйгээр илүү хүнд мэдлэг өгсөн ийм одоо тэмцээн уралдааныг аппликейшнаар дамжуулж ирсэн байна. Тэгвэл бид нар энэ жилийн элсэлтийн нэг онцлог бол Мазала Монгол улсад нэн ховордсон байгаа. Энэхүү Мазала гэсэн амьтны талаар бас оюутан сурагчдаа тийм ээ залуучуудаа мэдээлэх зорилготой түүний бас хаана амьдардаг, түүний юу идэж уудаг тийм ээ. За бас яавал энэ төрлийг бас олшруулж одоо устж өгөө болохоос сэргийлэх вэ гэдэг чиглэлд одоо төрөл бүрийн сангуудтай нэг хамтарч ажиллаад байна л да. Тэгэхээр энэ жилийнх бол бид нар Мазала сантай ажиллаж байна. Өмнөх жил бид нар цоохор ирвэсийн эрүүл хамгаалах сантай ажиллаж байсан. За гих мэтчлэнгээр бид нар хийж байгаа үйл ажиллагаа маань одоо бүх хүмүүстээ мэдээлэл өгдөг, шинэлэг байх тал руу ингээ ажиллаж байгаа. Тэгэхээр оюутан сурагчид маань аппликейшны маань татж аваад бас энэ тэмцээнийг одоо ороод сонирхоод үзээрэй. Сонирхолтой шийдлүүдийг манай залуус бас санал болгосон байна. Ер нь одоо сүүлийн үеийн залуучууд маань бас байгаль орчноо хайрлах, хамгаалах энэ чиглэлээр бол сэтгэлтэй энэ чиглэлээр бас анхаарал тавьдаг юм болчихлоо. Тийм учраас бид бүхэн бас энэ Монгол орныхоо одоо хурдж байгаа амьтдын тухай мэдээлэл мэдлэг өгөхөнгөө бас хөгжилтэй байдлаар одоо тоглох
тийм уралдааныг одоо зарласан байгаа. За энэ уралдаанд одоо төрүүлвэл ямар одоо шагнал боломжууд байгаа лээ ах тийм гэж. За найдлан бид нар тэмцээнд одоо төрүүлсэн хүүхдүүд хэр их олон хүүхд оролцох вэ гэж сандарч исэн. Гэтэл маш их хүүхд оролцсон. Тэгээ энд бид нар айгүйх баяртайгаа хөдөө орон нутгаас, хотоос тийм ээ ерөөсө смарт гар утастай л бол хүүхдүүд оролцож тоглосон байлээ. За энэ жилийн нөгөө Мазала мобайл уралдаан маань шагналын сан 3.5 сая төгрөгийн шагналын сантай байгаа. 1-р байр 1, 2-р байр 2, 3-р байр 3. За тэгээ тусгай байрын шагналтай байгаа. За мөн үндэсний босоо оноогоо давсан тэмцээний маань одоо ялагч байрны хүүхдүүд, шагналт байрны хүүхдүүд бол эрхийн бичгээр шагнагдах байгаа. Манай сургуульд эсэж орох. Тэгээд өөрсдийнхээ ямар мэргэжлэр орж болох вэ гэдгийг өдөрдмжтойгоо бас сайн танилцаад орж ирэх юм боломжтой байх. Тэгэхээр та Мазала уралдаанд орсноороо нэгдүгээрт мэргэжлийн танилцчин тийм ээ ямар мэргэжлээ сурах гэж байгаа талаараа мэдээлэл аавна. Хоёрдугаарт энэхүү хамгаалах гэж байгаа бидний бас сэтгэл зовж байгаа Монгол орны маань ховор амьтны талаар мэдлэг аавна. За гуравдугаарт манай сургуулийн бас ямар сургууль вэ гэсэн бидний бас түүхэн дурс одоо мэдээллүүдийг бас авах боломжтой юм байгаа. Мөн бас цаохор вирусийн талаар нодлон явуулж исэн бас цаохор вирусийнхаа мэдээллийн одоо цахим их сурвалжуудыг бид нар бас заасан баг. Тэгэхээр та бүхэн гэж эсэлтийн пэйж руу маань хандахаас гадна сургуулийн вебсайт руу хандаж эсэлтийн хэсгээс мэдээлэл олж авах, мэдлэг олж авах юм боломжтой баг. Зүгээр бүртгүүлээд одоо эсэлтийн ерөнхий шалгалтын оноо гарахыг хүлээгээд сууж авахгүй нэ шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо бүртгүүлсэн одоо эсэгчд маань коучлын анхан шатны одоо мэдлэг олох сургалтандаа суучих юм байна. Дээрээс нь Мазала одоо буюу ховорцсон ан амьтдыг хамгаалах чиглэлээр одоо бидний санаачилсан энэ уралдаанд оролцоод бас суралцах эрхийн бичиг авах боломжтой юм байна. Мөнгө шаглах боломжтой юм байна гэж. Тийм. Одоо сургалтын төлбөрөөсөө хөнгөлүүлэх гэж штэ тийм ээ. Бас боломжтой. Тэгэхээр хүүхдүүд маань альва зүйлийг эрэлхийлж байгаа бол унших хэрэгтэй, судлах хэрэгтэй. Тэгээ тэрнийхээ төлөө чин хүсэлтэй, чармаалттай байх хэрэгтэй л дээ тийм ээ. Тэгэхээр бид бүхэн та бүхний сонирхлыг татах үзэл одоо байдлаар ажиллаж байна. Эсэлт маань таны одоо сэтгэлд нийцэх байхаа гэж бодож байна. Тэгээ та бүхний Ешийнх нь бас шалгалтанд амжилт хүсье тийм ээ. За тэгэхээр бидний анхны дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. За бид энэ эхнийхээ дугаараар пулкастийнхаа талаар товч танилцуулгыг хамгийн гол нь зорилго маань яг юу вэ гэдгийг за мөн санхүү эдийн засгийн их сургуулийн энэ жилийн эсэлтийн гол онцлогуд юу байсан бэ гэдэг талаар товчхон та бүхэндээ хүргэлээ. За бидний дараагийн дугаараар манай сургуулийн зүгээс эсэлтийн одоо шалгалтаа өгөөд сонголтоо өгч чад үнэртэй зориулаад мэргэжлийн танилцуулгуудыг цуврал байдлаар түүнээс цаашаа болвол одоо үндсэн пулкастийнхаа зорилгыг хадгалсан эдийн засаг, нийгэм тэгээд одоо нийгмийн чиглэлийн мэдээллүүдийг өөрсдийн сонирхолтой одоо судалгааны үр дүнгуудыг шинэ одоо тренд болж байгаа юм сонирхолтой чиг хандлагуудыг та бүхэндээ хүргэх болно. Энэ удаагийн дугаарт оролцсон анх туяа багш, мөн хоёр ректор нартаа баярлалаа.